Эрүүл мэндийн яамнаас 2025 оны 2-3 дугаар сарыг ахмадаа дэмжих сар болгон зарласан. Энэ аяны хүрээнд бол бид нар 946 ахмадаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өрчсөн сэргийлэх хүслэгт хамруулсан байдаг. За энэ тусламж үйлчилгээг үзүүлэхэд бол халдвар төвчийн судлалын үндэсний төв, гэмтэх судлалын үндэсний төв, сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв, улсын 1-р төв эмнэлэг, улсын 3-р төв эмнэлэг зэрэг үндэсний төв болон бусад 6 эрүүл мэндийн байгууллагын мэрэгчлэтнүүд 14 төрлийн үзлэг онцлогоо эмчилгээ, тусламж үйлчилгээг үзүүлж ажилласан байдаг. Ер нь хам улд үүргийн 1, 2, 3, 11, 15, 17, 18, 19, 20, 22 дугаар хороо буюу энэ 10 хороо бол 13387 ахмадтай. За бид энэ 2-3 дугаар сарын үзэлгийг дууссаны дараа энэ 10 хорооноос одоо үзүүлэх шаардлагатай хэдэн ахмад байна вэ гэж бид захиалгыг авсан. Ингээд 2200 ахмад үзүүлэх шаардлагатай байна гэсэн. Энэ хэрэгцээ шаардлагын дээр үндэслэн бид сар бүрийн 3 дахь 7 хоногийн бямб гарагт 200 ахмад үзье. Өөрсдийнхөө мэрэгчлэлийн нөөц бололцоонд тулгуурлан гэж төлөвлөгөө зохион мөрдөн ажиллаж байна. За энэ 200 ахмадтай сар бүр үзэж байгаа 200 ахмадтай бид нар ямар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм бэ гэвэл дараах 18 төрлийн үйлчилгээг үзүүлнэ. 1-р бид дотрын, 2-р хэвлээ охоо, 3-р чихмар хоолой, 4-р нүд, 5-р хавдар, 6-р эрентхэн, 7-р уламжлалт, 8-р дуран, 9-р зүрх судас, 10-р зүрхний бичлэг, за ахмадын үзлэг, шүдний үзлэг, урологийн үзлэг, месоцлын үзлэг, дотоод шүүрэл, мэдрэл, сэтгэц гэх мэт 18 төрлийн эрүүл мэндийн үзлэг, тусламж үйлчилгээг бусад холбогдох шинжилгээнүүдийг хийж ажиллаж байна. Сар бүр 200 ахмад үзэхэд 9 сард бид нар 1800 ахмад үзүүлэх боломжтой. За өмнө нь 2-3 сард үзүүлсэн 946 ахмадаа нэмэхээр бид 2025 онд 3000 ахмадтай бол энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг энэ загвараар үзүүлэх боломжтой юм гэж харж байна. Тэгээд ахмадууд маань эрүүл байж ээж, гэр бүл маань бүтэн байна. Ахмадууд маань эрүүл байж ээж, улс орн маань төвшин сайхан байх учиртай Монгол хүн бүр эрүүл байх болтугай.